Сайн мэцхан үзэгчтэй 18 зураг нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ цоошин дугаараа барихад бэлэн болоод байна. За түүх өгүүлдэг нэвтрүүлэг гэж үзэгчдэд танил болсон манай нэвтрүүлгийн энэ дугаарын зочноор жүжигчин хулан оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За 18 зургаас ярьж байна. Зургуудаа цуглуулаарай гэхэд ер нь зургуудаа хэр цуглуулах хэцүү байсан уу? Харин тийм ээ, бас ингээд яг зураг гэдгсэн чинь бас нэлээд их зураг байна. Тэгээ энэ дотроос бас аль нь болохгүй гэдэг ингээд. Тэгээ би сая дөнгөж сая чамаас сонслоо л доо. Бас тийм нэг гэр бүлийн зураг байх хэрэгтэй гэдэг хараахан тэрийг нөгөө авчраагүй юм байна. Тэгээ яг гэр бүлийн зураг байсан бол нэр бас гоё байсан. Би чи нөгөө нэг ажил уран бүтээл ч юм уу тэр талын л зураг юм болоог ойлгочихгүй юм. Тэгээ ерөнхийдөө нэг анх тоглож ирсэнээс ахуулаад одоо хүртэл ингээд орсон гарсан амныхаа зураг мөргийг л авчирлаа. Ер нь бол яг 18 зураг нэвтрүүлэг бол гэрэл зургаар түүх өгүүлдэг. Төхөн тухайн хүний тий ажил амьдрал гэдэг байхгүй. Тухайн хүний хүүхэд нас одоо хамгийн дурсгалтай үедээ тухайн аав ээжийн залуу үлгээтэй байсан үе гэлээ тийм хөөрхөн зургууд дэлгэж тавьдаг байгаа л да. За хоёулаа зургийг тайлбарлах үйл явцдаараа. За миний харж байгаагаар л энэ одоо өөрөөт нь хамгийн бага насны зураг байх шиг байна. Би ч нөгөө айлын дундх байхгүй юу. Тэгээ бас нэг жоохон гомдолтой байдаг. Тэрний юу гэхлээ гомдтой тийм зур нөгөө анхны болохоор ч одоо бид нар чинь гурлал байна л да. Айлын 3-т. Тэгээ манай ихч чинь хамгийн том. Тэгээ би дундхан тэгээ маа доор нэг ихтэй дүүтэй. Тэгэл нөх хүмүүс чинь анхны хүүхдэлээр амар баярлалаа л та хүүхдээ анхныхаа хүүхдийн зургийг бичгэн л аваад идэм шүү. Тэгэл та баахан авч байгаа л тэгэл дараа нь болсон чинь хоёр дахь нь болсон чинь охин гараад ирсэн дээ. За эхнийхэн за хоёр дахь зургийг авнаа гэж байгаа л тэгэл ганц нэг зургийг нэг баяр ёслоор авдیں۔ Тэгээд арайхан насан чинь хүү гараад ирсэн ч гэсэн ганц хүү юм чинь гэж ганц хүүгийнхаа зураг өстэй хэдэн талаас нь бага насныхан зураг амар их маш их байдаг тийм. Тэгэхээр ямарсан нөө айлын дунд болохоор бас нэг жоохон ямар нэг юм жоохон завсардчаал байдаг юм л да. Одоо ээжтэй зүр хэлээд ингээд нэг тоглоом шогломод ярьдаг. Нэг намайг бага насанд ерөөсөө зураг мөр байхгүй байгаа штэ байгаа гэл альбом үзээд тоото эдэн зураг ингээд заагаал тэгэл тэрийгэ хараад за нэг ерөнхийдөө нэг багцаагаар нэг юм хөөсөн юм байна. Би ингээ багтаа ботлоор ингээ давхар нэгэн давхраагүй нүдтэй. Тэгээд ийм нэг тийм нүдтэй байдаг. Нэг давхраа наруу 7 дугаар ангиас ийм нүдний давхраа авчихсан. Сонир юм байна тийм ээ. Одоо энэ дэр чинь яг давхрааг байгаа зү тийм. Нэгэн давхраатай нэгэн давхраа. Тийм ингээд хоёр өрөөс нүдтэй нэг хэсэг явсаа. Энэ одоо хэдэн оны зураг багцаагаар? Хэдэн жилийн өмнө? Энэ одоо 90 оны зураг. Тийм манай дүү чинь 90 онд төрсэн. Тийм. Чи сургуульд орсон байсан өөрөө? Тийм. Би чинь бэлтгэл гээл гүйж харагдчихсан юм байна. За дараагийн зураг. Бас нэрээ нэг тиймэрхүү тал байдаг юм шиг байгаас үзэгчд санаж байгаа 18 зураг нэвтрүүлэлт орсон оюун туулагч шинэ үеийн бас яг тэгжсэн. Аав ээж миний бага насны зургийг авахулж авахгүй яасан. Бага насны зураг гэсэн чинь аюу том болсон зураг. Хамгийн бага насны зураг. Тиймэрхүү байсан. Хүмүүс ч бүр ингээд үлгэтэн үедээ байд юм билээ тийм ээ. Тий, одоо болохоор би болохоор бас ингээд охиныхаа болохоор бас анхны хөтөл хүн болгол ирдэг юм шиг. Гэхдээ ер нь бодож байгаа одоо ингээд дахиад хүүхдэн гарах юм бол бас нэг анхных шиг л бас нэг зураг үлдээхгүй бол эргээд над чиг ингээд зураггүй тийм болчихгүй лээ гэж боддог. За зайнаас их хөрхэн зураг байна. Хаана бэ? Энэ одоо гандан дээр л авахсан зураг. Гандан дээр дүү хэдэн онд дүү нэлийн том болчихсон. Энэ одоо хэдэн онд юм бэлээ? 94 5 онд уу? Тийм багцаа юм болцсон байгаа юм чинь бас нэг овоол болцсон байх юм. Тэгэл намайг хүмүүс ингээл харчаал тийм нэрээ яана амар юутай. Манай ихч чинь болохоор амар хөөрхөн юм байсан шүү. Тэгээ би тэгэл нөгөө нэг ингээл жоохон царай мунтаа зуртаа гэл жоохон ингээл асуудал байдаг байсан шүү гэлээ. Тэгэл ерөнхийдөө нэг байгаа нэг ганц нэг зургийг харахаар угаасаа бас нэг тийм ингэсэн нэг давхраг нүдтэй аж юм. Тэгэл ингээд манай ээж өөрөө одоо манай ээж нөгөө найзууд нь гэдэг байхгүй 10 жил найзууд ингээл ер нь одоо ингээд манай их туулын залуу нас гэл тийм манай ихчдэрийг тэгээ намайг одоо болохоор ээжтэйгээ илүү адилхан болоод байна. Яг л ээж болоод байна гэл тэгээд аа тэгээд ер нь нэрээ тэгдэг шүү дээ. Тэ хүн томрох тусмаа ч юм уу өөрчлөгдөх хин нэгээ дагдаг тэ аав ээжтэйгээ адилхан болдог гэдэг бол тэгвэл өөрөө яг л ээж болоод байгаа юм байна. Тийм. Тэгэл өөрийнхөө тэгэл багаан зургийг авч л авахгүй тий. Яа. За энэ бол өстой хөөрхөн зураг байна. За одоо нэг 10 жилийн баг ахлах анги байх шүү гэн тийм ээ. Энэ одоо 10 жилийн 8 дугаар ангид байх үеийн зураг байхгүй. Тэгээ хараа захиа авсан үе. Тэгэл захиа чинь тэгэл
бас авчихсан. Тэгээд захиа авахаас илүү хүүхдүүд чинь нэг юу яадаг гэсэн энэ тэнд нөгөө манай гэрийн гадаад нэг чихмэл мөхмөл ч юм уу янз янз юм тавьж хонх тарч өөрсдөө цухтаад болчихдаг. Тэгэл тэрийг авахлаар эзэн мэддэхгүй эсвэл каньер дотор ч юм эсвэл нэг юм янз янз юм нэг зүүн нэг юм дэвтэрний цаас маасан дээр ч гэсэндээ нэг итгэл бичсэн л явж байдаг гэсэн. За энэ яг одоо жүжигний хэсгүүд ах шиг байна. Тэгээ энэ жүжигний хэсгүүд байгаа. Тэгээд энэ мэдээж хамгийн анхны тоглож исэн дүр учраас их бэлтгэл шаардмус бас их сандарч л байсан байх та. Өө сандарна шүү дээ, сандарна чичрэн. Тэгээд энэ тайзан дээр энэ дээр болохоор тайзан дээр нэг хувцас тайлаад ингэ сольж явах гэсэн байхгүй юу. Тэгээд тэгэхээр чинь бас их сандраад ичээд бүүн болж исэн. Тэгээ ингээ гайсан. Тэгээд тэгсэн чинь нөгөөдөл чинь гэтээ эдэр бас надад их бас тусдах юм болсон л доо. Энэ болохоор нөгөө хин юун дээр жүжигэн дээр нөгөө продюсер нь одоо нөгөө энэ надад нэг мөнгө төгрөг өгөөл нөгөө нэг тийм энгийн хүний чинь нөгөө мөнгө төгрөгөөр энгийн гуудаа одоо ивент итгэн гуудаа хамтлагийн нөгөө юунд оруулдаг шүү дээ. Одоо нөгөө надад нэг тийм ахт маань мөнгө хэрэгтэй байсан учраас бид тэр мөнгийг аваад ингээд эднэртэй хамт ийм жүжигэн тоглохоор болсон гэд. Тэгээд ингэж байгаа сүүлдээ бид тэр чи амиа орлоноор ингээл ингээ лавгатай би партнерлж байсан. За энэ бол ээжтэйгээ авахсан зураг байна. Хэдэн оны зураг юм мэдээж хамгийн сайн шүүмжлэгч, зөвлөгч байдаг байх тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Хатуу ирнэ. Манай ээж чи аягүй хатуу шүү дээ. Ингээл за Маша ингэ чин тэг чин тийм байна, ийм байна гэл баг ингээл заримдаа баг ингээл шууд ингээл ярьж байгаа баг нүдэнд нэлмс цэлгэн хэрч үе байна. Тэгээд дараа нь тэгээд ээж нь хэний төлөө хэлж чиний төлөө хэлж байгаа. Тэгээд өөр надад ингэж үнэн хэрнээ хатуу хэрнээ үнэн гэлдэг хүн бол байхгүй шүү дээ. Манай гэрийнхэнтэй ээж ойр дотны юмслаа. Тэгэхээр манай ээж бол хамгийн одоо энэ дэлхий дээр хамгийн миний үзэсгэлэнтэй, миний хамгийн хайрлаж шүтэж явдаг миний хүн бол миний ээж. Тэгээд би ээжтэйгээ авахулсан зураг байгаа. Энэ болохоор би 2007 онд төрсөн. Охиноо гаргацсан, таргалсан. Тэгээ айгүй их таргалсан л да. Айгүй 86 500 болтлоо таргалсан, амар таргалаад. Тэгэл нөөдөлтэй болохоор өөргөө тайвшруулж байгаа. Би их хүн болж байгаа юм чинь ингээл өөргөө амар зөвтгөл яваадсан. Их хүн болонгуудаа ээжийнхэн одоо ачиг ч гэдэг юм хайрыг улам их мэдэрсэн гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Магадгүй тэр одоо хайрын илбэрэл болсон зураг юм болов уу? Тий, энэ ч одоо миний охин ямарлсан дөнгөж хүн болоод хамгийн анхных нь Мартин амныхан зураг байхгүй. Тэгээ охиноо авчраа тавьсан. Тэгээ яг ингэ төрж байхад ингэ шууд ингээл төрөөл ингээл охинтой болсон ингээл тэгэхээр ингээл нулимс ингээл гоож тийм билээ ингээл уйлал. Тэгэхээр ээжиг одоо яаж ингээд 3 хүүхэд ингээд ингэж төрүүлсэн болоо гэл тэ. Тэгэхээр эмэгтэй хүн бол дамаа тухайн үед ээжийг мэдэрдэг гэдэг юм л. Тэгэхээр ингээд нөгөө төрж үзөөг байх та тэгэл тэгэл ярьжлээ гэдэг юм гэл эмэгтэй хүн бол хэмчин ингээл тэгэхээр яалт ч өөрөөсөө яг тэгт юм л. Тэгэл яасан чинь өөрөө би тэгтээ охинтой болохыг аягүй хүсэж исэн. Тэгэл ингээл одногч модногч ингээл харахаар охин аягүй том болцсон. Тэгэл ээж нь ингээл ажиллаа гэл. Энэ манай хурлагын дотор тиймэрхүү одоо нөгөө том охтуудтай болцсон тийм хүүхдүүд нь том болцсон. Өөрөө ээж нь гой залуугаараа гүгэл хүүхдүүд нь том болцсон байдаг штэ. Тэгэл тийм хүмүүсийг харахаар ямар гоё юм те. Миний хүүхд бас ингээл надтай адилхан ингээл гой найз нөхд болоод ингээл явахын сан ингээл. Тэгжсэн чи аягүй гоё охинтой болсон. Тэгээ одоо хүснээр юм. Тэгээ одоо энэ миний охин ч бас надад амар хань болж байгаа чи ядраад ирэхлээр ядарсан уу хоолоо идсэн үү гэл те. Жохон сэтгэл санаагаар унах юм бол яач вэ ч гэл. Тэгэл энийг хараад аягүй баясдаг, баярлдаг, бүх юмыг мартдаг. Аягүй хантай аз жаргал та. Би сэнээр ярианс нэг юм өслөө. Гэрийнхэн ойр дотныхаа найзууд нь өөрөгт нь маш их дутдаг. Яг тэгж дутдаг юм болов. Маша гэж манай ээж аав хоёрын манай одоо ээж аав хоёр гэсэн манай эмээ гэсэн үг те. Манай эмээ бүр дөнгөж төрөөл баг жоохон бахаас ахуулаад манай их чиг Аня, Маша гэл. Тийм тэгэл нэг тийм. За энэ ямар жүжигэн одоо зургнууд ах шиг байна. Энэ болохоор нөгөө Эрхүүгийн түүх гэдэг Иркутская история гэдэг. Тэгээ энэ жүжиг болохоор бас оюутан махта 4-р курстэй дипломын маань нэг сургалтанд сургууль дээр нэг шиг заяа гэдэг бас нөгөө манай диплом хамгаалах гээд нөгөө хойно Ирхүү нөгөө камерав сурдаг. Тэгээ бас Монголд бас нэг жүжиг тавиад бас ингээд диплом хамгаалах хэрэгтэй гэдэг. Тэрийг камерав авч явах юм байна л да. Тэгээд тийж хаад бас энэ чинь бас анги даяар нь бас нөгөө нэг одоо нөгөө дублер гэдэг ч тийм. Тэгэл бас бид нар чинь бөө юм болж байгаа бас би одоо аз дараад
Тэгээ бас нэлээ хөтөлмөрсөн л доо яа тэгэхээр айгуу таалагдчихсан. Тэгээд энэ Валия гэдэг ийм хүүхний дүрд тоглосон. Одоо энд манай ангийн мөөгийн манай ангийнхан чинь шинэ үеийн хитэн залуучууд нь манай ангийнхан байгаа тий. Тэгээ ер нь манай ангийнхан ер нь айгуу бүгдээрээ их мундаг амжилттай өөрсдөө салбар салбартай их мундаг амжилттай явж байгаа гэж бодож байна. Тэгээ ангийнхантайгаа энэ жүжиг тоглоо. Тэгээд 4-р курстэй бид нэр камерууд очиж тэр тайзан дээр нь очиж бас энэ жүжигээ тавьж исэн. Тий. Тэгээд тэр нэг камерагийн бас нөгөө оюутнуудтай хамтарч тоглож исэн. Сургуулаа төгсөөд яагаад хошин урлаг руу хальтарч вэ? Гэхдээ яг юу л да нөгөө бид нар нэг оюутан төгсөх курс дээр дадлага ажил хийдэг ч тийм. Дадлага ажлаа ингээ хийж байхад бид нар нөгөө X-түүд дээр дадлага хийгээд тэгээ X-түүд дээр анх очиж түүцийнхантайгаа танилцчихлаа. Тэгээ танилцж байгаад манай түүцийн болохоор нөгөө оюутнууд юм чинь одоо бид нар ингээд нөгөө тоглолтондоо ч юм тэгээ дээрэс нь жүжигний уншлаганд явж байгаа. Тэр нь болохоор хариуд жүжиг байсан. Тэгээд ингээ хэрвээ найдаа найруулагчтай хэрвээ одоо та нар хүсэж байгаа юм бол энэ бас нэг ролиудаас те өөртөө таарсан төр байх юм бол одоо энэ гэхгүйгээр та нар бас надад үзүүл шалгуулж болно гэж хэлжсэн. Тэгээд хонгороо гэдэг нэг юм айхтар дүр одоо айхтар гэдэг нь амар юм явдалтай тэгээ хөвнөд байдаг шүү дээ. Тэгээ тиймэрхүү юм одоо өөрөө бас нэг өөрийгөө бас нэг жоохон өөр юмд сарж үзье гэж бодоод дандаа нэг юм зөөлөн ч юм уу ийм урсгалаар надад гэхдээ энийг хамгийн гол нь хэлж ярьж исэн хүн хэм бэ гэхлээр чамаа агш байсан л да. Манай ангийн багш ган хоёрыг багш чамаа агш хоёр бол намайг айгүй хөвдөө гэж одоо оюутан багтал хийдэг гэсэн. Тэгэл чамаа агш чи стандараа дандаа ингээл одоо өгүүлэг монолог зонлог аваад уншихлаар дандаа нэг юм уярсан хайлсан ч юм уу дурлсан мурлсан нэг иймэрхүү юмд явдаг. Чи нэг жоохон нэг галтаа малтаа нэг ингэсэн ашгарсан те эсрэг талын бүр чиний бүр ингээд бүр нэг дээрээсээ доошоо хүртлээ явдаг. Чи тийм юмд явмаа улаан чи тэхгүй бол энэсээ төгснө ямар ч бүр үр ашиг алга малга гэл чамаа агш намайг амар хангидаг бас. Тэгээд чамаа агш нь өөрөө ч гэсэн айгүй тийм бүгдүүдийнхаа төлөө чамаа агш бас тэмцэж чаддаг. Айгүй тийм ингэдэг шүү дээ. Тэгэл чамаа агш чинь тэгэл загнуулаад янз янзаар ингээл хэлүүлээл чи чадахгүй байна. Тэнийг маань гардуудаал ингээл тэгсний эцэст яг би бас ингээл мэдээж хүн надад энэ итгэлийг өгөөтэй чи чаднаа гэд ингээд аим ч бас хүн ч юмсан чадхан төлөө явах хэрэгтэй гэж бодоод. Энэ одоо яг ямар одоо үзэгдэл хэсэг вэ? Энэ одоо нөгөө хин дээр нэг хитэн нөгөө залуучууд нөгөө одоо нөгөө жоохон хөрөнгөтэй айлын хүүхдүүд чинь нэг юм хаус маус нь очиод нэг пари мари хийгээл тэгэл хар тамиг хөвгтдал байдаг шээ. Тэгэнгүүт би болохоор энэ дээр ч юм болохоор тэр нөгөө одоо энэ найз нь одоо энэ онаах ба шүү дээ. Онаах ч юм болохоор энэ Ёндон гэдэг нэг сайдын хүү байхгүй. Тэгэнгүүт энд байгаа охтууд нь болохоор бас намайг нөгөө нэг одоо маа найзстай амар юм сайд майдын хүүн би таньдаг байдаг гэсэн нэр нэг өдөр та нар яа үзүүлээ гэхдээ би болохоор тэгэл дуугаа ингээл явж байгаа байхгүй. А тэгэнгүүт манайхан ч юм болохоор нөгөө охтууд ч гэсэн нүний найз өнгөрөлтэй яа гэр мөрийн хаалтаа өмнө тасархаа масраа нөгөөг нь болохоор юу ч үзээгүй хүн ямар гоё гэдэг. Тэгээд би болохоор ингээл хөөрж баясгүй суугаад тэгэнгүүт чи энэ дээр ингээл наваад тэгэнгүүт би энэ би болохоор энэ Ёндонтой нь явдаг би байхгүй. Одоо энэнийх нь хүүтэй аалтаа нь явдаг байхгүй. Тэгээ энэ болохоор маа найз тэрийг мэдгүй. Тэгээ би одоо энэ ялал тахтаа болохоор эн чинь болохоор бас нэг тийм мөнгөтэй айлын хүүхд. Тийм тэгээ тэгэнгүүт би одоо нэг хүүгээр нь оролдоо хүү нь болохоор одоо тэр онаах ингээл хүү нь болсон мөртэй. Тэр нь болохоор ингээл намайг оролдоолаа. Чи юу юм би чамд хэдэн дөрөв өгөх юм уу гээл. Тэгэнгүүт нь би хаастаа нэр тэ танаа аавс чамаар ингэдэг гэдгийг ингээл одоо нэг хэлэхгүй ч гэсэн бэ битүү хүндээ ингээл ойлгуулж гал тэгэл мэдээ гаргаж чи тэ чи гэл ингээл юугдээ аавтаа чинь би ээдээ гэл ингээл тэгээд тэгж яхад би энийг бас нэг панаалтал тэгэл эн чинь бас нэг наваа ингээл нааш тааш нь олгол тэрж урж унаагаал битэр бүжиглээл гашиг байгаа энэ яг тий яа за энэ бас их гол зураг байна. Энэ одоо сэтгүүлийн сандраг гарчсан зураг юм уу? Үгүй эн чинь нөгөө нэг хамгийн анх нөгөө